Сайн бацгаана уу? За бүгдээрээ зүсэлт сэдвийн хүрээнд за энгийн зүсэлтийг хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг даалгаврын тайлбар авъя. За тэгэхээр энгийн зүсэлтийг гүйцэтгэхийн тулд биднэрт бол зүсэлт гүйцэтгэх даалгавар маань өгдөн тийм ээ. За тэр даалгаврын хүрээнд бол хэдүүлээ эхлээд энэ зүсэлт гүйцэтгэх өгөгдлөө тийм ээ проект дүрслэлээ хараад за энэ өгөгдсөн байдлыг харж агаад тухайн деталийг хаавар нь энгийн байдлаар зүсэх вэ тийм ээ урдаас харсан болон хажуугийн зүсэлтийг хийж үзүүлэх байгаа. За энэхүү деталийн хувьд бол онцлогтой шин чанар нь нүүрний хавтгай хувь тэгш хүнтэй. За хажуугийн бас хажуугийн хавтгай хувьд мөнгө тэгш хэмтэй төрслөлтэй байгаа. За ийм учраас энгийн зүсэлтийг гүйцэтгэх шаардлагатай болдог. За тэгэхээр энэхүү зүсэлтийг гүйцэтгэхийн тулд бүгдээрээ за өгөгдлөө харъя тийм ээ. За бид нар бол яг энэхүү даалгаврыг гүйцэтгээд за яг даалгавар гүйцэтгсэний дараа бол бүгдээрээ тийм ээ урдаас харсан болон хажуугийн зүсэлтийг гүйцэтгсэн. За хэмжээг бүрэн тавьсан. За ингээд булангийн үснэгт болон за ингээд хүрээ шугам тийм ээ үснэгтийг сайхан зөв төлөвлөсөн ааврын форматаар гүйцэтгсэн байх ёстой гэсэн энэ хүнтэй бичсэн шаардлагуудаа хангасан байх ёстой. За тэгэхээр бүгдээрээ өгөгдсөн даалгаврыгаа авч үзье. За бидний хувьд бол ер нь бол өөрт өгөгдсөн даалгаврын вариантын дагуу ингээд биднэрт проект зураг өгөгдөнө. За тухайн деталийн урдаас харсан, дээрээс харсан энэ байдлыг харж агаад бид нар бол яг хаавар хэрхэн төсөлтийг гүйцэтгэх үү? За проект зураг уншиж агаад бид бүгдээрээ яг энэ тийм ээ бит дүрслэлийг буюу моделийг бүгдээрээ эхлээд босгох хэрэгтэй байгаа. За тэгэхээр яг энэ тэ оюутан болгонд өөр ингэсэн даалгавар бариад өгөгдсөн байгаа. За бидний өнөөдөр авч үзэх жишээ бол тийм ээ даалгаврын жишээ бол за энэхүү битийг эхлээд бүгдээрээ модель босгоод дараа нь энийг за төсөлттэй тийм ээ байдал төсөлтийн хагасаар дүрсэлж үзүүлэх нь байна. За тэгэхээр даалгавар хийх зүйл тодорхой болсон. За одоо бүгдээрээ гүйцэтгэж эхэлье. За энийг гүйцэтгэж эхлэхийн тулд бүгдээрээ за мэдээж програм ачаалаад бүгдээрээ эндээс за бид нар модель босгох гээд байгаа учраас бүгдээрээ part хэсгийг сонгож өгнө. За part гэдгийг сонгоод бүгдээрээ окей дарах хэрэгтэй. За биднэрт тэгэхээр за ийм ажлын талбар бэлэн болно. За энэ хүү ажлын талбарт бол бид нар модуль босгох жоо тийм ээ. За тэгэхээр модуль босгоход биднэрт юу чухал вэ гэхээр энэ зүүн гар талд байрлах. За аль хавтгаагаас эхлээд тухайн модулийг босгож эхлэх вэ. За энэ origin буюу ер нь бол тооллын ихийг хаана байралтай байна. Тэндээс бүгдээ ерөнхийдөө битээ босгож тооцоолж эхлэх хэрэгтэй гэж ойлгоно. За тэгэхээр биднэрт бол энэ part хэсгийг зурж эхлэхэд тийм ээ мэдээж тийм ээ sketch хэсэг маань бидний өмнө даалгавар дээр тайлбарлагдсан. За ямар хэлбэр дүртэй зүйлийг зурах чав, ямар хэмжээтэй зурах чав гэдэг байгаа. За түүний дараа features хэсэг дээр бүгдээрээ ерөнхийдөө нөгөө үүсгэсэн sketch-ээрсээ бит босгох байдлаар даалгаврыг гүйцэтгэнэ. Тэгэхээр ерөнхийдөө үндсэн гүйцэтгэх процесс маань эхлээд sketch буюу хэлбэр хэмжээ дараа нь бит гэсэн ийм дараалалаар гүйцэтгэгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За эхлээд проект зургаа сайхан уншиж ойлгоно. За тэгэхээр ер нь бол хаанаас нь харж зурвал эвтэх мөнтэй байна гэдгээ эхлээ сайн ажиглаж харна. За бидний хувьд бол эхлээд энэ дунд талын хэсгийг тийм ээ. За энд нэг юм prism ер нь бол байгаа. За тэр prism bit маань их бие маань тийм ээ тэр хэсэг за дунд хэсгээр юм цилиндр шаталсан цилиндр нүхээр нэвт ухагдсан юм байна. За түүнээс гадна урдаас юм нэвттэй ухагдсан байгаа харагдаж байна. За ингээ хоёр талд бол ингээд ерөнхийдөө юм нарийссан тийм ээ суурийн хэсэг харагдаж байна. Тэгээд мөн энд тулаасаар гарч ирж байна тий. За тэгээд энэ тулаас маань ерөнхийдөө юм 8-ын өргөнтэй тийм ээ харагдаж байна. За ингээд мөн тэр суур маань эндээ 4 нүхтэй байгаа юм байна тийм үү. Ерөнхийдөө л ингээд нүүрний хувьд за нүүрний хавтгай хувьд за хажуугийн хавтгай хувьд ингээд зүсэд үзэхэд бол тэгш хэмтэй харагдах байгаа. За энэ тохиолдолд бид нар бол баруун гар талдаа
боловсролтыг нөлөөлээд за 100 гаруй талдаа яг энэ гаднаас ямар байдал хэсэг дээр тий ямар төрслөл харагдаж байна яг түүгээр нь яг төрсөлж үзүүлдэг байгаа тийм ээ. За хэдүүлээ дээрээс хараад зурах чаа юм бол за top plane гэж байгаа ч тийм энэ top plane гэдгийг сонгоод бүгдээрээ энэ дээр очиж дараад за маа энэ дээр очиж дарахаар биднэрт энэ хажуу талд туслах яг уу за хэрэгсэл гарч ирнэ. За энэ дээр бүгдээрээ sketch гэдгийг сонгоод үгүй. За өөрөөр хэлбэл хаанаас харж зурах чаа юм бэ? Тэрэн дээрээ sketch байгуулна гэсэн. За энэ дээр sketch-ийг сонголоо. За sketch-ийг сонгохоор энд биднэрт бол одоо origin те бидний одоо тоол их байрлал. За эндээсээ л өрнөл хэдүүлээ. Тэг хэмжээ бүх одоо бааз ерөнхийдөө сонголтыг хийж эхлэх нь зүйтэй. За тэгэхээр бүгдээрээ энд хамгийн эхлээд ийм тэгшүнцэгт суурьтай тийм ээ байна гэж үзье. За энэ хэлбэрийг л гаргаж авах гэдэг тийм ээ дээрээс харсан байдлыг зурхаж байна гэж ойлгоно sketch дээр. За тэгэхээр энэ тэгшүнцэгтийг хэдүүл ингээд дараад үзэхээр энэ дэр бол одоо тий diagonal маягаар байгуулах уу эсвэл одоо тий 3 зэрэг байгуулах уу төвөөс нь эхлэх үү сонголтууд байгаа. За бүгд за center гэдгийг сонгочих юм бол за энэ дээр яг төвөө яг энэ origin-аас байгуулж эхлэх нь зөв. За тэгэх юм бол биднэрт одоо хэлбэр хэмжээгээ дараа тийм ээ тооцоолоход хэлбэр байх болно. За ингээд сонгоод өгчнө. За тэгэхээр хэлбэр хэмжээ гэдэг одоо зарчмаа баримтлаад явна. За ингээ ерөнхийдөө тэгшүнцэгт байдалтайгаар өглөө. За одоо бүгдээ харна энэ тэгшүнцэгтийн маань тийм ээ энэ өргөний хэмжээ тийм ээ урт өргөний хэмжээгээ эхлээд өгөх хэрэгтэй. За бүгдээ smart dimension авчи. Smart dimension аваад за тэгшүнцэгтийн энэ хэвтэй тал маань хидтэй байх вэ гэхлээр проект зарах юм бол энэ 50 өргөнтэй байгаа юм тий. За энэ дэр бүгдээ 50 гэдээ өгчнө. За 50. За энэ 50 болчлаа тийм ээ. За энэ хэмжээ тийм ээ. За 80 хэмжээтэй юм байна. За тэгэхээр бүгдээрээ энэ smart dimension маань идэвхтэй байгаад байгаа учраас бүгдээрээ энэ дээр 80 гэдэг өгчих хэрэгтэй. За ингээ 80 хэмжээ өгсөн. За одоо бүгдээрээ энэ 80 хэмжээ өгсөн учраас одоо дээрс ирсэн хавтгай дээр ийм суур бий болцсон гэсэн үг. За одоо бүгдээрээ тэгвэл үүн дээрээ өндөр өгье. За ерөнхий суураа босгоцоо одоо 50 өндөр өгөх хэрэгтэй юм тий. За feature хэсэг рүү ороод бүгдээрээ тодорхой зузаан өгч байгаа бол өндөр болон зузаан өгч байгаа бол энэ extruded boss-ыг сонгох хэрэгтэй. За ингээд extruded boss-ыг сонгосны дараа бүгдээрээ за extruded boss хэдүүгдсэний дараа биднэрт одоо энэ цонх нэгдэнэ. За энэ дээр бол шууд тийм ээ одоо хаашаа зузаан өгч байна гэдгийг гараад ирж байна. За энд бол биднэрт ингээд чиглэлээ сонгох хувилбар байж байгаа. За энэ дээр бол ерөнхийдөө тийм ээ дараах сонголтууд байна. За өөрөөр хэлбэл blind гэхэлэр тодорхой өргөнөө мэдж байгаа тохиолдолтой тодорхой өгөх уртаа мэдж байгаа зузаанаа мэдж байгаа тохиолдолд энэ дээр шууд blind гэдэг өгчих хэрэгтэй. За энэ дээр дараад нь бид нар ашиглаад явах учраас одоо бүгдээ blind-ыг ашиглая. Бусдыг нь бас хэрэгцээтэй үед нь тайлбарлаад явна. За blind гэж хаад бүгдээ энэ дээр за ерөнхийдөө 50 тийм ээ өндөртэй байна гэж заагаад өгчээ. 50 өндөр. За тэгэхээр 50 өндөртэй юм тийм ээ бит босоод ирсэн байгаа нь харагдаж байна. Окей. За ингээд бид нар 50 өндөртэй яг бит боссон байгаа харагдаж байна тий. За одоо бүгдээрээ энэ урдаас нэвт 16-тай 15-тайгаар тэгш үнцэгт призмээр ухаж өгөх хэрэгтэй болж байна тий. Урдаас харсан буюу энэ фронт хавтгай дээр энэ тэгш үнцэгтийг зураад хоёр дэшээ нэвт ухаж өгч бас болно. За тэгэхээр янз бүрийн ухах хувилбарууд бол байж болно. За гэхдээ хэдүүлээ эхлээ сурч байгаа учраас хавтгай дээр зураад тэрийг ухах байдлаар сонголтуудаа ашиглаж үзье. За front гэдэг хавтгай дээр бүгдээрээ sketch авч үзье. За front хавтгай дээр sketch аваад за одоо бүгдээрээ за энд хэдүүлээ тэгш үнцэгт аваад за энэ яг энэний дундч дээрээс нь те дундч цэгээс нь аваад энэ дээр бүгдээ хэмжээ өгөх хэрэгтэй. Бүгдээ энд те 16 за ингээд бүгдээ дунджаас нь бүхэлд нь ингээд хэмжээг нь тооцоод өгөх хэрэгтэй. Шинэ 15 хүчээс юм чинь бүтэн өндрийн 30 гэдэг хүч
За энийг босгосныхоо дараа бүгдээрээ энэ feature руугаа ороод extruded cut аваад за хоёр тишээ true all both гэдгийг сонгоод өгөх хэрэгтэй. За тэгэхээр хоёр тишээ нэвт тухагдана. За энийг бүгдээрээ ухаад үзье. За ингээд нэвт тухагдсан байна те. За үүний дараа бүгдээрээ за энэ талын энэ одоо талс дээрээ скетч аваад за цилиндр шаталсан цилиндр нөхөр ухаж байгаа учраас тийм ээ. За энэ origin дээрээ цилиндр нөхөө одоо хэмжээг нь өгөөд байрлуулах хэрэгтэй. За энэ цилиндр нөхний хэмжээ за 18 радиустэй гэдэг чинь 36 байх хэрэгтэй тийм. За бүгдээрээ 36-аад ингээ өгчээ. За одоо энийг бүгдээрээ хэдүүлээ 35-ын гүнтэй авах хэрэгтэй байна те. За тэгэхээр 35-ын гүнтэй авахын тулд за бүгдээрээ feature хэсэг рүү орж байгаа. Дахиад нэг extruded cut авчих хэрэгтэй. За extruded cut-ыг авахаар энэ одоо бит чи хаашаа ухах гэдэг тийш нэ одоо энэ чинь ингээ те. Одоо чиглэн. За тэгэхээр энэ дэр бүгдээрээ true all хийх юм бол ерөөсөө бүхэлд нь ухчихна гэсэн. За тэгэхээр бүгдээрээ энэ дэр blind гэдгээс сонгож агаад 35-ыг бичиж өгч хэрэгтэй. За тэгэхээр ингээд 35-ын гүнд хөгдчихнэ. За ингээд бүгдээрээ маус 3-аар гарахаар ингээд тий өдөртөж болж шүү дээ. За одоо тэгэхээр энэ дээр 35-ын гүнтэй тэгэхээр энэ хүртэл ухсан байгаа гэсэн. Одоо бүгдээрээ ийшний нэвт тийм ээ 14-ийн цилиндр ухаж өгөх хэрэгтэй. За тэгэхээр тэр 35-ын гүнд байгаа суур дээр бүгдээрээ бас скетч авах хэрэгтэй. Скетч аваад дахиад сая үйлдэл хий. За тойрог авна. За яг энэ origin-аас бол авах хэрэгтэй шүү дээ. За энэ дээр энэний одоо хэмжээ энэ тойргийн хэмжээ чинь 14-ийн диаметртэй байх хэрэгтэй. За энэ дээр 14-ийн диаметр хэвлээ. Тавиад өгөх хэрэгтэй. За 14-ийн диаметр. За одоо хэдүүлээ энийгээ бас нэвт ухаад өгчих хэрэгтэй тийм ээ. За extruded cut сонголтоо хийгээд за энэ дээр бүгдээрээ за ер нь бол true all хийх хэрэгтэй гэж үзээд сонгоч. За одоо ингээ харахаар ингээд нэвт ухсан те. За бүгдээрээ маус 3-аар дараад ингээд эргүүлээд үзэх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр энэ дунд талын хэсэг ерөнхийдөө одоо бүтсэн. За одоо тэгвэл хэдүүлээ дээрээс харж агаад энэ суураа зурж өгье те. За нэг талын зураад нөгөө талыг нь олшруулах байдлаар бүгдээрээ ажиллая. За тэгэхээр дээрээс хараад зурж байгаа учраас бүгдээрээ top plane-аас сонгоод за энэ top plane чинь тэр яг тэр суур дээр сонгогдож байгаа. За top plane-аас сонгож аваад хэдүүлээ одоо sketch хийгээд өгөө. За энэ хэсэг дээр те. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр ерөнхийдөө хэдийн хэмжээтэй ямар одоо тийм ээ тэгшүүцэх зурагдах вэ гэдгийг бүгдээрээ энэ дээр хараад зураад өгөө. За хэдүүлээ эндээс за хэдүүлээ энэ corner rectangle сонгож үзье тий. Одоо ашиглаж үзье. За тэгээд энэ corner rectangle гэхээр за энэ одоо эрэнгээс эхлээд ийшээ нэг ерөнхийдөө нэг иймэрхүү тийм ээ rectangle босно гэж үзье. Эхлээд хэлбэр дараа нь хэмжээ гэдэг зарчмаараа явна. За одоо тэгээд энэ дээр чинь яг энэ төвийн дагуу байрлсан хэсэг нь эргэлзээтэй байгаа тий. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр тодорхой одоо тийм ээ хамаарлуудыг өгөх хэрэгтэй. За энэ тийм ээ midpoint те дундаж цэг маань за shift дараад яг энэ origin цэгтэй маань тийм ээ за ямар байх вэ хамааралтай байх гэхээр яг хэвтэй шуурмын дагуу байна гэхээр яг одоо энэ дээр тийм ээ ингээ харлаад харагдчихээн те хөдөлгөөнгүй бэхлэгдчихлээ гэсэн. За одоо ингээд хэдүүлээ хэмжээгээ өгж болно. За энэ дээр хэмжээ өгөхөөр энэ хэмжээ чинь 40 хэмжээтэй байгаа юм байна шүү дээ. За хэдүүлээ 40-гээд авчи. За smart dimension аваад 40 хэмжээтэй. За 40-гээд өгчээ. За 40. За тэгээд эн чинь одоо төвөөс тийм ээ ийшинэ. За хэмжээ энэ хараа 110 хэмжээтэй ийм урттай байгаа юм ба шүү дээ. Тэгэхээр төвөөсөө 55 хэмжээтэй байх хэрэгтэй юм байна. Энэ эхлэл цэгээ сонгоод за ийшинэ захын ирэмгээ сонгоод тийм.
За энэ дээр бүгдээрээ 55 бичиж өгөх хэрэгтэй. За одоо инхээр эн чинь хөдөлгөөнгөө болоод ингээ ерөнхийдөө хэмжээ бүрэн өгдөгчөөр ийм хар өнгөтэй болох хэрэгтэй. За одоо хэдүүлээ энэ дээр зузаана өгье. За тодорхой зузаан өгөх хэрэгтэй. За энэ дээр дээшээ нэг хэдийн зузаантай гэхээр 10-ын зузаантай тий. За extrude авлаа. Extrude боос авлаа. За энэ дээр бүгдээрээ 10-ын зузаан. За ийшээ нэг чиглэлээ харах хэрэгтэй тий. За дээшээ чиглэлтэй. За 10-ын зузаантай. За ингээд өгөгдсөн. За ингээд бэлэн болсон. За бүгдээрээ болцсон гэж үзээд окей дэрлээ. За одоо энэ хэсэгт тийм ээ бид нарт ийм тулаас гарч ирж байгаа шүү дээ. Ийм хамар зурх хэрэгтэй болсон. За энэ дээр бүгдээрээ одоо хамар зурхын тулд ерөнхийдөө одоо ямар л ямар арга байж болно л да. За тэгтээ хэдүүлээ энэ хамар ерөнхийдөө байгуулахдаа эхний удаадаа extruded boss ашиглаж сурч байгаа учраас тийм ээ. За яг энэ right за бид front хавтгай дээр тийм ээ. Front хавтгай дээрээ sketch хийгээд тэрийг одоо хоёр тишээ зузаан өгөхийг одоо ашиглаж үзье. Сурч үзье, ашиглая. За тэгэхээр энэ хамрын маань хэмжээтэй шинэ 15 болон за 15 болон эндээс тийм ээ энэ суураад агсан хэмжээтэй юм гурван чиглэлд үүсгэе. За тэгвэл бүгдээрээ шулуун аваад за front хавтгай дээрээ sketch за энэ цэгээс за дээш нэг үргэлжилсэн юм шулуун. За энэ тийм ээ эндээс сууртай. За ийм тэгшүүн цогт гурвалжин зурна гэсэн үг шүү дээ. За тэгтээ энэ одоо тэгшүүн цогт гурвалжин маань одоо өндөр нь бол бидэрт тийм басокадитийн хэмжээ мэдэгдэж байгаа. За энэ басокадитийн хэмжээ бүгдээрээ за 15 гэдэг өгч хэрэгтэй. За тэгэхээр ерөнхийдөө ингэж нэг тийм ийм хамрын хэмжээ. За front хавтгай босч байгаа гэсэн. За одоо хэдүүлээ эндээс ерөнхийдөө зузаан өгч үзье. Extruded cut. За багш энэ дээр нөгөө хоёр тишээ зузаан яаж өгөх вэ гэдгийг тайлбарч өгөх гээд одоо зориуд ингээд front хавтгай дээр зурцсан. За хэдүүлээ mid plane гэдгийг авчих юм бол ингээ хоёр тишээ тий одоо жигд зузаан өгөх боломж өгдөж байгаа. За тэгэхээр үүний маань зузаан бол 8-ын зузаантай юм байна. За хэдүүлээ тэгвэл энэ дээр 8 гэдэг үчих хэрэгтэй. 8. За тэгэхээр ингээд нөгөө хамар маань босоод ирж байгаа. За энэ дээр бүгдээрээ окей. За ингээд бэлэн болсон байна тийм үү. За одоо энэ дээр хоёр нүх хэрэгтэй. Хоёр нүх. За хэдүүлээ нүх одоо зурхын тулд энэ хавтгай дээрээ тийм ээ. Скетч үсгэе. За скетч үсгээд за хэдтэй тойрог вэ гэхээр 11 диаметртэй тойрог юм байна. За тэгэхээр 11 диаметртэй тойрог маань одоо ийшээ 22-ын зайд байх юм биш үү? За хэдүүлээ тэгэхээр за ямар ч хэсэн энэ хавтгай дээр ингээд нэг тойрог зурагдана. За энэ тойргийн хэмжээг өдөр өгье. За энэ тойргийн хэмжээ маань за 11-ийн хэмжээтэйсэн тийм ээ. За 11 өгч хэрэгтэй. За 11 гэдэг хэмжээ өгсөн. Гэхдээ энэ дээр одоо бид нарт яг байрлалын хувьд бол бас тодорхойгүй байгаа юм тийм үү? За байрлалын хувьд тодорхойгүй байгаа. За тэгэхээр энэний ерөөсөө бүгдээрээ хэмжээг юм тийм ээ. За хэмжээг нь хэдүүлээгүй. За хэмжээг нь өгөхын тулд энэ төв маань тийм ээ. Одоо энэ төвөөс одоо яг энэ төвөөстэй ямар зайтай байх юм бэ гэдэг ийм хэмжээг өгч болно. За энэ хэмжээний хувьд бол биднэрт 86 гэхээр үндсэндээ 86-гийн хагас нь л байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр ер нь бол 86 хуваах нь 2 гэдэг өгчж болно. За түүнээс гадна одоо эндээс тойргийн төвөөс энэ хүртэлх зай маань хэд байх вэ? Тэгэхээр 22-ийн хагас байх байна шүү дээ. За тэгэхээр 22 хагас 11 гэж шууд ингээд бодоод өгсөн ч болт тийм ээ. За яг ингэж байрлалтай одоо тойрог үүсэх юм байна. За тэгэхээр энэ дөрөв нүх дөрүүлээ юм байна гэж байна шүү дээ. Тэгэхээр энийг
тэр энийг л ухаал боловсруулчих бас болно. За энийг бүгдээрээ нэвт ухъя. Энэ цилиндрээр нэвт ухъя. За тэгэхээр энэ extruded cut-ыг сонгоод бүгдээрээ true all хийчих хэрэгтэй. За ингээд окей. За ингээ гараад ирсэн. За энэ нүхийгээ тэнд дахиж одоо зурхтан тул бүгдээрээ энэ дээр одоо mirror хийж үзье те. За mirror хий. За тэгэхээр feature хэсэг дээр байдгаараа байжгаад mirror хийлээ. Mirror. За mirror гэхлээр энэ хараа mirror хийх plane move бидэртэй яг mirror хийх гэдэг сүүл цомогцсон cut extrude гэдэг байж энэ хэрвээ энэ маань байхгүй бол хэдүүлээ эндээс ингээ сонгоод өгч хэрэгтэй. Яг энэ дээр те энэ дээр очиод тухайн одоо битээ сонгоод өгөх хэрэгтэй. Усан гэдэг. За ингээд mirror одоо аль хавтгай хувьд mirror хийж байгаа гэдгийг сонгож өгөх хэрэгтэй. За энэ дээр тэгэхээр бүгдээрээ энэ сумыг доош нь буулгахаар тийм ээ буулгахаар биднэрт энэ хавтгайг сонгох боломж бүрдэнэ. За тэгэхээр бид нар бол энэ front хавтгай хувьд тийм mirror хийж байгаа гэхлээр аянда тэнд яг хуудаж байгаа хэсэг чинь гараад ирнэ. За ингээд бид нар энэ дэр харагдах байдал дээр бас сонгоод өгч болно шүү. За ингээд бүгдээрээ окей. За ингээ хугтцсан. За тэгэхээр энэ хэсгийг бүхэлд нь одоо нөгөө гар талдаа тийм ээ 100 гар талд бүгдээр mirror хийх хэрэгтэй юм байна. За тэгвэл саяын үйлдэлийг тавтъя. За mirror гэдэг сонголтоо авлаа. За энэ дээр бүгдээрээ тийм mirror хийх гэдэг байгаа одоо object-уудаа тийм сонгож өгөх хэрэгтэй. За энэ mirror энэ бас mirror хийгдэн тийм ээ энэ битүүдэнд бүгдээ mirror хийгдэн гэж одоо ойлгож байна. За эднэрийг бүгдийг ингэ сонгоод өгч хэрэгтэй. За тэгээд одоо за аль хавтгай хувьд вэ гэдгийг энэ дээр одоо ингэ сонгоод өгнө. Хэдүүл энэ дээр right хавтгай хувьд гэдэг ингээд. За тэгэхээр бидний нөгөө сонгосон object-ууд чинь тийм ээ энд right хавтгай дээр хавтгайн дагуу яг mirror хийгдэх боломжтой болж байгаа гэсэн. За ингээд окей дараа. За ингээд үйлэн одоо басан модель маань тийм ээ тухайн проект зургаас үүсгэсэн модель маань биднэрт бэлэн болсон байна. За ингээд одоо бүгдээ үргэлжлүүлээд эндээс яаж энгийн зүсэлтийг тийм ээ нүүрний болон хажуугийн зүсэлтийг үүсгэх вэ гэдгийг үргэлжлүүлэн ярилцъя. За одоо бүгдээрээ яг ийм те урдаас харсан байдал болон зүсэлтийн хагастай дүрслэлсэн. За ингээд дээрс харсан дээр зүсэлт хийх хэрэггүй шууд байдлаараа харагдана. За зүүнээс харсан дүрслэл дээр энэ яг байдлаараа дүрслэлтэд нөгөөх нь баруун гар талдаа зүсэлтэд дүрслэн. За энэ нэг тэнхлэг бол илүү харагдаж байгаа шүү. За энийг хайрлах хэрэгтэй. За ингээд болно. Энэ зүсэлтийг одоо хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг талаар ярилцъя. За түүнээс өмнө хэдүүлээ түлийн модель босгосон те энийг одоо хадгалах хэрэгтэй. За хэдүүлээ энийг хадгалъя. За хадгалахын тулд энэ дээр хэдүүлээ энгийн зүсэлтийг биччихье те. За энгийн зүсэлт. За энгийн зүсэлтгээд хэдүүлээ. За ингээд хадгалчихъя. За одоо бид нэр шинэ ажлын хуудас нэх хэрэгтэй. За шинэ ажлын хуудас нэхийн тулд энэ нөгөө дээрээ дараад за нөгөө загвар хуудасаа ачаалж хэрэгтэй. За эсвэл шинээр drawing гэдээ орох юм бол тохиргоонуудыг бас дахиад хийх шаардлагатай болно. За тэгэхээр загвар хуудасаа шууд ачаалъя. За окей. За тэгэхээр бидний нөгөө бэлдсэн загвар хуудастай шууд одоо загвар маань энэ дэр ингээд нэгдээд булангийн үснэгт болон тийм ээ бидний лавлах торон бэлэн байж байгаа гэсэн. A3 формат бэлэн байж байгаа гэсэн шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ сая энгийн зүсэлт гэдэг модельд дуудаж оруулж ирэх хэрэгтэй. За хамгийн сүүлд зурсан модель чинь энэ болгоны бэлэн байж ин тэ хэрэг одоо энэ байхгүй байвал хэдүүлээ энэ browse гэдгийг сонгож агаад за энэ нөгөө тэ энгийн зүсэлтэд хаана хадгалсан тэрнийг одоо сонгоод өгч болно. За эсвэл бид нар одоо баруун гар талд те биднэрт энэ дараах сонголтууд байгаа. За эндээс бид энэ проект зураг те view plate-ийг шууд одоо
сонгоод энэ дээр одоо тийм энгийн зүсэлт эсвэл энэ дээр тийм сая энэ 3 цэгтэй одоо товчлуур дээр дараад за энэ энгийн зүсэлттэй тийм ээ сонгоод өгч бас болно. За ингээд окейг дараад өгье. За энэний давуу тал нь view plot-ийн одоо давуу тал нь юу вэ гэхээр энэ дээр ерөнхийдөө хаанаас харагдсан тийм ээ дүрслэл байна гэдгийг шууд тодорхой харагддаг. За одоо бүгдийг нь харж байна тийм ээ. За энэ хаанаас харагдсан дүрслэл юм бэ гэдэг нь энд шууд харагдчихжээ шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ энэ дэр магадгүй тийм ээ дээрээс харсан гэж байна шүү дээ. Энэ дээрээс харсан. За урдаас харсан гэх. Тэгэхээр энийг шууд одоо татаад оруулаад ир. За энэ топ гэдэг энийг оруулаад ирэхэр чинь бид нарт яаж юм. Дээрээс харсан байдал маань шууд одоо ингэ гараад ирж дүрслэгдээд. За энэ дээр бид нар бол одоо тийм ингээд хаашаа чиглүүлэх юм тийм. Тэгэхээр бидний яг мөн first angle буюу нэгдүгээр октантын системд тийм шууд одоо энэ чинь ингээд дүрслэгдэхэд бэлэн хаашаа татна тэр чиглэлд юусоо яг байдлууд ингээд бэлэн дүрслэгдээд гараад ирдэг гэсэн үг тийм. За тэгэхээр бид нар энэ урдаас харсан одоо дээрээс харсан тийм ээ энэ байдлыгаа одоо хэдийн ям одоо масштабтаа оруулж ирэх юм бэ гэдгийг одоо 100 гарт талд энэ хэсэг дээр тохиргоог хийж өгч болно. За энэ хэсэг дээр тийм ээ бид нар за use parent scale гэдэг. За одоо байгаа шууд scale-ийг ашиглаад явж явах юм уу эсвэл одоо бид нар энэ дээр тийм ямар нэгэн одоо scale масштабыг нэмж оруулах уу, өөрчлөх үү гэдэг энэ сонголтыг бас хийгээд өгч болно. За одоо бол шууд одоо нэгийг харьцах нэг масштабтай зурагдах бэлэн тохиргоо хийгдсэн байгаа учраас хэдүүлээ яг энийг ашиглаа явъя гэдэг сонгож өгч болно. За ингээд энэ дээрс харсан байдал маань бэлэн болсон бол бүгдээрээ за энийг ингээд болцсон гэдэг ингээд сонгож өгч болно. За ингээд бид нар энэ хамгийн гол нь зүсэлттэй үзүүлэх гэдэг байгаа шүү дээ. Зүсэлттэй үзүүлэх гэдэг байгаа. За тэгэхээр энэ зүсэлттэй зүсэлт дүрслэх гэдэг байгаа учраас бид нар одоо зүсэлтийг яаж дүрслэх вэ гэдэг талаар одоо авч үзье. Одоо байдал зүсэлтийн хагасыг үзүүлэхийн тулд тэр энэ drawing хэсэг рүү орно. За drawing хэсэг дээр бид нар одоо хэрвээ бид нар байдлыг үзүүлэх гэж байгаа бол энэ projected view гэдгийг сонгоод тийм ээ projected view гэдгийг сонгоод за эндээс одоо тийм ээ хаанаас харсан юм бэ гэдэг саяын дүрслэлүүд одоо байдлуудыг үзүүлж болно. За тэгээд одоо тэгэхгүй бид нар зүсэж үзүүлэх гэж байгаа учраас энэ section view гэдгийг сонгож орж өгөх хэрэгтэй. Section view. За энэ section view гэдгийг сонгоод өгөхөөр одоо зүсэгч хавтаагаа хаанаас те cutting line гэж зүсэгч хавтаагаа хааш нь яаж байрлуулах юм бэ гэдгийг энд бид нарт одоо сонголтуудыг асууна. Бид нар энэ дээр зүсэл толон байдлын хагасаар үзүүлэх гэж байгаа учраас half section гэдгийг сонгож өгөх хэрэгтэй. За энэ half section гэдгийг сонгоод өгөх юм бол энэ дээр биднэрт бол яг аль хагасыг нь зүсэж үзүүлэх гээд байгаа юм бэ гэдэг чиглэлийг одоо энд харуулсан одоо сонголт байгаа. За бид нар тэгэхээр энэ баруун доод болон хэсгийг яг энэ хэсгийг одоо зүсэлтэд харуулах гэдэг учраас за энийг за энэ хамгийн доод талын баруун доод болон сонгоод өгнө. Сонголтыг за энэ дээр тэгээ бид нар яг cutting line байрлах хэсгийг очиж сонгоод энэ дээр үзүүл чинь дараад өгч чинь. За ингээд дараад өгөхөөр бидэрт яаж юм. За яг энэ яг зөвхөн одоо баруун гар талнаа зүсэгдээд нөгөө хэсэг нь байдлаар одоо харагдаж байгаа нь бидэрт харагдаж байна тийм ээ. За энийг тэгээд аль хавцаа байрлахын за формацаасныхаа одоо байрлалыг тийм ээ харж агаад энийг байрлуулад өгөх хэрэгтэй. За тэгэхээр нүүрний тийм ээ зүсэлт бол одоо ингээ гараад ирлээ. За ингээ болцсон. За одоо бүгдээрээ энэ дээр хажуугийн зүсэлтийг бас хийж харуулах хэрэгтэй. За хажуугийн зүсэлтийг харуулж өгөхын тулд бид нарт одоо энэ хэсгийг зүсэж харуулах шаардлага гарч ирэх гэдэг байгаа байхгүй. За тэгэхээр одоо саяын сонголтыг мөн адилхан бүгдээрээ хийн. Section view. За section view гээд half section орлоо. За одоо бид нар аль хэсгийг сонгоод сум хаашаа чиглэх вэ гэхээр энэ. За энэ бүгдээрээ 100 гар талын тийм ээ энэ 20 дугаар хийг сонгоод өгнө. За мөн одоо энэ за яг чиглэлээ харлаа. За энэ хэсэг дээр бид нар за ингэж гарч ирнэ. За ер нь бол яг энэ зүсэлтийг харуулах гэдэг байгаа. За тэгвэл энэ зүсэлт маань одоо байрлалын хувьд бол одоо
оновчгүй байрлалсан ба тий. Бид нар яаж байрлуулах вэ гэхээр үүний хэрэг дээрээ тэгээ ингэж байрлуулмаар байгаа тий. За зүүнээс харсан тийм ээ байдал төсөлт дүрслэл хаана байдаг тэр газар л байрлуулах хэрэгтэй. За тэгэхээр бүгдээрээ яг тэр байрлал тавиачихын тулд яг энэ проекцийн холбоотой байгаа. Энэ маань за одоо тий яг энэ дээрс харсан байдалтай проекцийн холбоотой байгаа. За энэ проекцийн холбоог нэгдүгээр одоо салгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол эн чинь зөөгдөхгүй. За тэгэхээр хэдүүлээ энийг яаж салах вэ гэхээр за энэ проекц дээр очиод баруун товчлуураа дараад за бид нар alignment гэх тий alignment гэдгийг ингээд break хийж салгаад өгөх хэрэгтэй. За break. За ингээд break хийсэн. За тэгэхээр энэ одоо яг ингээ ийшээ тийшээ зөөгдөхэд бэлэн болсон байх гэсэн үг тий. За ингээд өгчин. За тэгтээ эн чинь одоо бас эргэлдэж очих хэрэгтэй тий. Эргэлдсэн байх хэрэгтэй. За энийг одоо эргүүлэхийн тулд бид нар options customize гэж хагаад за customize хэсгээс хэдүүлээ. За commands хэсгээс за бүгдээр нь rotate гэдэг rotate component, rotate entities, rotate view гэж байна. За энэ rotate view гэдгийг бүгдээр ингэж чирээд гаргаад ирээ. За одоо болцсон учраас за одоо хэдүүлээ rotate view гэд энэ командаа сонгоод өгье. За энэ view тий бид нар яг сонгогдсон байгаа шүү. За тэгээд энэ rotate view хэсэг дээр энэ дээр хараа хэдэн градусаар эргэлдэх юм бэ гэдгийг сонгоод өгье. 90 градус. За тэгэхээр хэрэг шинийг эргэлдээд хүрдэрч штэ. Rotate view-г бэлэн болсон. За хэдүүлээ ингээ хаагаад өгье. За одоо биднэрт энэ ч одоо ингээд эргэлцсэн гэсэн энтэйгээ проекц холбоогүй байгаа тий. Энийг проекц холбоотой болгож өгье. За тэгэхээр тулд маус хоёроо дараад alignment хэсэг дээр очиод проекц холбоотой болно. За алинтай проекц холбоотой болох вэ гэхээр за нэг юм хэвтэй шугамын дагуу энэнтэй гэдэг алинтай юм гэдгийг заагаад өгнө. Аль байдалтай юм тий аль зүсэлттэй юм аль проекцтэй юм гэдгийг ингээд заагаад өгнө. За ингээд ямар ч гэсэн төвийн шугамын дагуу юм чи ингээд проекц холбоотой болчихж байна гэсэн үг шүү дээ. За ингээд байрлуулсан. За иймэрхүү байдлаар бид нар л яг хаа ингээд төсөлттэй төрслүүдээ бэлэн болгоцсон. Төсөлтүүдээ бэлэн болгоцсон. За одоо энэ дээр бид нар стандарт дүрслэл рүү одоо шилжүүлэх хэрэгтэй. За стандарт дүрслэл рүү шилжүүлэхийн тулд одоо энэ ер нь бол тэгшгэмтэй дүрслэл дээр юм төсөлтийн тэмдэглэгийг одоо төсөгч хавтгыг хаагур байрлах уу гэдгийг зааж өгдөг. За тэгэхээр бүгдээрээ энэ хэсэг дээр очиод төсөгч хавтгынхаа дүрслэл дээр очиод маус хоёроо дараад за энэ дээр бүгдээрээ hide cut line гэдгийг ингээд hide хийгээд өгөх хэрэгтэй. За мөн би төсөлтөн дээр ч очиод маус хоёроо дараад hide хийгээд өгөх хэрэгтэй. За ингэ гэхэр ч одоо энэ чинь байхгүй болсон тийм ээ. За мөн энэ төсөлт маань проекц тийм ээ дүрслэлийн дагуу одоо байрлал нь ойлгомжтой байгаа учраас бас энэ ямар төсөлт вэ гэдгийг тэмдэглэж өгдөг юм. За тэгэхээр бүгдээрээ яг энэ төсөлттэй энэ тэмдэглэгийн хэрэггүй учраас бүгдээрээ за түүнийг ингэ тий яг нүүд хэсгийг бид нар устгах хэрэгтэй. Delete. За энийг сонгоод delete хийгээд өгч хэрэгтэй. За энд ингээд бид нарт яг бэлэн болсон байна. За үүнээс гадна энд нэг одоо асуудал байна. За нүүрний одоо дүрслэл дээр тий энэ нэг юм нэмгэн юм хамар болон тий тулаасууд дээр ер нь бол юм төсөлтийг одоо зураасалж үзүүлдэггүй. За тэгэхээр энэ зураасалтыг бүгдээрээ байхгүй болгоё. За тэгэхээр яг энэ одоо дүрслэл дээр очиод дарахаар хажууд одоо тохиргоо хийх сонголтууд гарч ирнэ. За энэ дээр more properties гэдгийг дарж ороод more properties дарж орохоор энэ section scope гэдэг байгаа. За section scope хэсэг дээр хэдүүлээ яг одоо энэ хамар хэсгийг заагаад өгөх хэрэгтэй. Яг энэ хэсэг маань хэрвээ юм те нэмхэн одоо юм ханаар одоо яг rip гэдэг командаар одоо байгуулсан бол энэ хэсгийгээс ингээд сонгоод өгч болно. Гэтэл энэ дэр одоо яг rip хэсгийг зааж өгөөгүй байгаа учраас энэ маань ингээд
шууд одоо зүсэлдэггүй үзүүлэх боломжгүй байгаа тийм. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр бас одоо өөрчлөлтийг оруулж өгч болно. За тэгэхээр яг энийг нүрийг ашиглаж байгуулаагүй тохиолдолд энэ маань ингээд скоп хийж болохгүй байгаа. За тэгэхээр энэ хэсгийг одоо яаж хянзалж болох вэ гэдэг талаар ярьж өгье. За тэгвэл бүгдээрээ за энэ дээр дараад орохоор тийм автоматар энд маань одоо хааж хийсэн хэсэг маань энэ дэр ингээд тийм гараад ирнэ одоо зурааслагдсан хэсэг. За тэгэхээр энийг нон болгоод ингээд өөрчилчихээр энэ дээр бол одоо хааж хийсэн хэсэг байхгүй болчихно. За энийг тэгээд бүгдээр окей гэж дарчээ. За түүнээс гадна одоо энэ хэсэг дээр хэдүүлээ яах вэ гэхээр ерөнхийдөө нөгөө энэ дээр тий бид нэр хамрынхаа тий энэ хэвтэй болон босоо энэ кредитийг зурж өгөх хэрэгтэй болно. За тэгэхээр бүгдээрээ энэ скетч руу орж аваад лайн авч агаад үргэлжлүүлээд зураад өгч болно л доо. За тэгээд ингээд за энэ тэр очиж нийлнэ шүү дээ. За энийг ингээд зураад өгчээ. За энийг тэг яг юм хэвтэй байна гэдэг ингээд заагаад өгч хэрэгтэй. За энд ингээд ерөнхийдөө бидний одоо тий хамгийн хэсэг зурагдаж байгаа. За энэ маань ийм бүдэгхэн шугам болж харагдаад байна тий. Тэгэхээр бүдэгхэн шугам болж харагдаад байгаа учраас хэдүүл энэ дээр шугамныхаа өргөнийг өгсөн юм чи одоо энэ дээр нөгөө өнгө line color гэдэг дээр очиод энэ default гэдгийг арилгаад өгчээ. Тэгэхээр яг эцэн өнгө нь гараад ирнэ. За энэ дээр хэдүүлээ line color гэдэг дээр очиод default гэдгийг арилгаад за тэгээд энэ дээр нөгөө шугамны өргөн чинь одоо яг энэтэй шугамныхаа өргөнтэй адилхан байна гэдэг сонгоод өгөх хэрэгтэй. За 25. За ер нь бол тэгээд энэ дээр нөгөө бид нэр давхраг үсгээд тэр давхрагтай эдгэрийг бас хамруулаад тэр тий өмнө байдал дээр даалгавар гүйцэтгэхтэй яг ойлгож авсан шүү дээ. За тэрнгүүрийг гүйцэтгэх хэрэгтэй. За тэгээд энэ дээр бид нар одоо зураасалж тий зүсэлтийг зураасалж үзүүлье. За зүсэлтийг зураасалж үзүүлэхийн тулд бүгдээрээ энэ annotation хэсэг рүү орчоод энэ хааж гэж сонгож өгнө. За энэ хэсэг дээр аль хэсгийг хааж хийх гэж байгаа юм бэ гэдэг сонголтоо оруулж өгнө. За яг энэ хэсэгт тий зураасалж үзүүлэх гэж байгаа шүү дээ. За энийг бүгдээрээ хааж гэж сонгоод өгч хэрэгтэй. За энэ дээр бүгдээрээ окей. Тэгээд ингэ дараад өгөхөөр үндсэндээ бидний нөгөө тийм яг хэрэгтэй хэсэгт маань яг зурааслагдаад харагдаж байгаа нь харагдчих тийм. За энийг бүгдээрээ сонгож ороод бидний энэ дээр sketch хэсэг рүү орж агаад яг энэ хааж хэсэг дээр бас нэг шугамны нарийн өргөн хэд байх вэ? Өнгөний хувьд ямар байх вэ? Тэ default гэдгээр арилгаад өгчгөө. Үндсэндээ яг бидний хүссэн тэ яг хэмжээтэй хэлбэртэй болж харагданаа. За одоо бүгдээ энэ нэг ирмэгийг тийм ээ нууя. За энэ ирмэгийг нууханд тулд за бүгдээ тал дээр очиж сонгоод за энэ ирмэгийг гоод за ингээд нуугаад өгчих хэрэгтэй. За энд одоо тэнхлэгийн шугам орж ирэх хэрэгтэй шүү дээ тийм. За тэгэхээр бүгдээ annotation хэсэг дээр очиод энэ center line гэдгийг сонгоод өгч болно. За тэгэхээр энэ ирмэгийн дунд center line үсэд гараад ирнэ. За үүний дараа за бүгдээ энэ тэнхлэгийн шугамтай тий давхцаж харагдаад байгаа энд нэг ирмэг байгаа шүү дээ. Энийг за бүгдээ нууя. За энийг нуухын тулд за тэр түн дээр очиж сонгоод хайд хийчих хэрэгтэй. За ингэ байхгүй болчих чинь тий. За ингээд нууцлаа. За энэ нэг тэнхлэгийн шугамыг очиж сонгоод бүгдээ энэ чинь нэг юм бүдэг харагдаад байна тий. За бид sketch дээр очиод энийг дахиад өнгийг өөрчлөлт өгөх хэрэгтэй. За энэ default гэдгийг сонгоод за энд ингээд бүгд одоо ойлгомжтой харагдаж эхэллээ тийм. За одоо бүгдээрээ энэ дээр энэ одоо тэнхлэгийн шугамуд орж ирэх хэрэгтэй л дээ. За энэ тэнхлэгийн шугамуудыг байрлуулахын тулд бүгд annotation хэсэг дээрээс center line-аас сонгоод за энэ тий за ингээд тэнхлэгийн шугам орж ирнэ. За энэ дээр орж ирнэ. За тэгээд энэ тэнхлэгийн шугамуудыг ийшээ сонгож өгч болно. За энийг сонгоод тий за
нэрнээс өмнө 2-5-ын зайтай илүү байх хэрэгтэй тийм ээ. За иймэрхүү байдлаар тэгшинтэй обжект зурж байгаа учраас ингэж тэнхлэгүүд харагдчих хэвээр л да. За одоо бүгдээрээ энэ дэр хэмжээ тавих ёстой. За хэмжээ тавихаас өмнө бид нарт бас одоо энэ дэр шугамны өргөнийг бас тохируулж өгөх хэрэгтэй болно. За шугамны өргөнийг юу нь тохируулж өгөх гэвэл бид нэр одоо давхраг үүсгээд тэрэндээ хамруулж өгч болно. За эсвэл энэ дээр очиод дарахаар тийм ээ. Байдал дээрээ тэ төсөлт байдал дээр очиод дарахаар бид нарт үндсэндээ ингээд баруунаа дараад энэ дээр хэдүүлээ. За энэ компоненттэй line font гэж штэ. За энийг сонгоод ороод өгнө. За тэгэхээр энэ дээр бид нэр за шугамны төрлийг яаж өөрчлөх гэж байгаа юм бэ гэдэг сонголт гарч ир. За энийг арилгаад за харагдж байгаа эренгүүд 0.25 та байгаа юм шүү дээ. За энийг бид 0.5 та болгоод өөрчлөлт өгч болно. За 70 харагдах шугамуд 0.15 таж гэдэг юм те. 18 те. За ингээд за шүргэлцэл за шугамын одоо хайж хийж байгаа хэсэг маань ямар байх вэ гэдэг энэ дэр те. За ерөнхийдөө нөгөө харагдах эренгүүд, нуугдсан эренгүүд ер нь бидний шугамтай шугамуд ямар одоо өргөнтэй байх вэ гэдгийг тохируулж өгөх боломжууд байж гэн те. Эсвэл ямар төрлөөр харагдах вэ гэдэг нь энэ дээр яг харагдах боломж байж шүү дээ. За ингээ бүгдээ энийг окей дараад өгч болно. За энэ дээр тэгэхээр яг окей автоматар тийм ээ. Бидний эренгүүд өөрчлөгдөд харагдаад байгаа. За тэгэхээр биднэрт одоо тийм энийг бид нар чинь 0.25 болгоцсон байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс өргөн харагдаад байгаа шүү дээ. Энийг бүгдээрээ скетч хэсэг дээр очиод 0.25 өргөнтэй болгоод 0.5 өргөнтэй болгоод ингээ өөрчлөлт өгчөж болох байхгүй тийм ээ. За энийг дээрээ сонгож аваад шугамаа сонгоод 0.25 өргөнтэй болгоод өгч хэрэгтэй гэсэн. 0.5 өргөнтэй болгоод өгч хэрэгтэй гэсэн. За ингээд ерөнхийдөө бидний одоо тийм ээ зураг төрслөл маань бидний хүссэн байдлаар за гэсэн давуу төрслөгдлээ. За одоо энэ дэр дутуу зүйл бол одоо хэмжээ тийм. За хэмжээ тавихын хувьд бол хэмжээгээ бүгдээрээ энэ дэр урт өргөн за зарим хэмжээнүүдийг ер нь бол ингээд жигд хуваарлаад ингээд 3 төрслөл дээрээ тавих хэрэгтэй. Тэгээд хэмжээнүүдийг бол ерөөсөө ингээд давцуулахгүйгээр тийм ээ тавьж одоо үзүүлэх хэрэгтэй. За энэ дэр тэгээд жишээ зурган дээр тийм ээ хэмжээ хэрхэн тавих уу гэдгийг одоо харуулсан байх учраас үүний адилхан тийм ээ жишгээр тавих хэрэгтэй. За түүнээс гадна бид нар байдал төрслөл дээр хэмжээ хэрхэн тавих уу гэдэг талаар ярилцсан учраас энэ удаатай бүгдээрээ одоо хэмжээ тавилтайгаа хэмжээ тавих одоо зүйлийг өмнө нь тайлбарласан учраас энэ удаатай тайлбарлахгүй л дээ. За ингээд бүгдээрээ одоо төсөлт гэсэн төрслөлтийг энгийн төсөлтийг хэрхэн гүйцэтгэх үү гэдэг талаар авч үзлээ. За энэ дээр булангийн үснэгтээ засварлахтаа мөн төсөлттэй энгийн төсөлт гэж оруулаад энэ хоёр нэг одоо бичээд багтаа шалгуулахад бэлэн болох хэрэгтэй. За ингээд амжилт хүсье.